заалттай холбогдуулан ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулъя. Зарчмын зөрүүтэй саналын томьёол төслийн 1-р зүйлийн 2 дахь заалтыг хасах гэснийг дэмжиж гэсэн томьёоллоор санал хураалт явуулъя. Санал гаргасан ажлын хэсэг. Санал хураалт. За 78.6%-аар санал дэмжигдлээ. За 2 төслийн 1-р зүйлийн 3 дахь заалттай холбогдуулан ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулъя. Зарчмын зөрүүтэй саналын томьёол төслийн 1-р зүйлийн 3 дахь заалтын 5 дахь хэсгийн бүх материалтай биечлэн эсвэл цахимаар гэснийг материалтай гэж өөрчлөх гэснийг дэмжиж гэсэн томьёоллоор санал хураалт явуулъя. Санал гаргасан ажлын хэсэг. Санал хураалт. За 78.6%-аар санал дэмжигдлээ. 3. Төслийн 1-р зүйлийн 5 дахь заалттай холбогдуулан ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулъя. Зарчмын зөрүүтэй саналын томьёол төслийн 1-р зүйлийн 5 дахь заалтыг хасах гэснийг дэмжиж гэсэн томьёоллоор санал хураалт явуулъя. Санал гаргасан ажлын хэсэг. Санал хураалт. Далныг 11.4%-аар санал дэмжигдлээ. 4. Төслийн 1-р зүйлийн 6 дахь заалттай холбогдуулан ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулъя. Зарчмын зөрүүтэй саналын томьёол төслийн 1-р зүйлийн 6 дахь заалтын 9 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулах. 9. Мөрдөгч нь хэргийн оролцогчийн хүсэлтээр төрийн байгууллага албан тушаалтны албаны цахим шуудан албан бичиг солилцооны дундын систем төрийн үйлчилгээний нэгдсэн системд иргэний үүсгэсэн бүртгүүлсэн цахим шуудан хаяг харилцаа холбооны утсыг ашиглан дуудаж прокурорын мэдэгдэх хуудсыг хүргүүлж болно гэснийг дэмжиж гисэн томьёоллоор санал хураалт явуулъя. Санал хураалт. За 78.6%-аар санал дэмжигдлээ. Төрөнийхөө унш танилцуулсан ажлын хэсгийн санал байсан. 5. Төслийн 1-р зүйлийн 9 дахь заалттай холбогдуулан ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулъя. Зарчмын зөрүүтэй саналын томьёол төслийн 1-р зүйлийн 9 дахь заалтын 14 дахь хэсгийн шүүхийн шийдвэрийг цахим мэдээллийн сүлжээгээр гиснийг хасах гэснийг дэмжиж гисэн томьёоллоор санал хураалт явуулъя. Санал гаргасан ажлын хэсэг. За 78.6%-аар санал дэмжигдлээ. 6. Төслийн 1-р зүйлийн 10 дахь заалттай холбогдуулан ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулъя. Зарчмын зөрүүтэй саналын томьёол 1. Төслийн 1-р зүйлийн 10 дахь заалтын 5 дахь хэсгийн гомдлыг гисний дараа энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд гэж нэмэх гиснийг дэмжиж гисэн томьёоллоор санал хураалт явуулъя. Санал гаргасан ажлын хэсэг. Санал хураалт. За 78.6%-аар санал дэмжигдлээ. За санал дэмжигдсэн учраас ажлын хэсгээс гаргасан санал дэмжигдлээ. Тэм учраас жаргалан гишүүний гаргасан саналыг уншиж танилцуулъя. Зарчмын зөрүүтэй саналын томьёол төслийн 1-р зүйлийн 10 дахь заалтын 15-ын 7-р зүйлийн 5 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулах. 5. Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан хэрэг бүртгэлийн хэргийг хаасан, хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж
яллагтагчаар татах тухай тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэрийг хянан шийдвэрлсэн дээд шатны прокурорын шийдвэрийг эсчившөөрсөн гомдлыг шүүх хянан шийдвэрлэх бөгөөд шүүхийн шийдвэрт гомдол гаргах шийдвэрлэхэд энэ хуулийн 15-ын 8-д заасныг баримтлана. За сая нүүтэн дэмжигдсэн болохоор би зүгээр уншиж танилцуулж байгаа. За 7. Төслийн 1-р зүйлийн 12 дахь заалттай холбогдуулан ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолоор санал хураалт явуулъя. Зарчмын зөрүүтэй саналын томьёол төслийн 1-р зүйлийн 12 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулах. 12 16 16-гийн 14-р зүйлийн 5, 6, 7, 8, 9 дахь хэсэг. 5. Эд мөрийн баримтыг бэхжүүлэхдээ тэдгээрийг хэн хизээ ямар их сурвалжаас хэрхэн олж авсан талаар түүний онцлог шинж хэлбэр дүрс тоо хэмжээ хадгалсан шилжүүлсэн хүлээн авсан шилжилт хөдөлгөөний талаар мөрдөн шалгах ажиллагааны болон прокурорын хянан шалгах ажиллагаа шүүхийн хэлэлцүүлэг шүүх хуралдааны тэмдэглэл тусгана. 6. Цахим баримтыг бэхжүүлэхдээ цуглуулах, бэхжүүлэх, хадгалах, зөөвөрлөх явцад мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар авсан арга хэмжээ хэрэгэлсэн техник хэрэгслийг бэхжүүлсэн тэмдэглэл үлдэж гэрэл зураг авах дууны дүрсний бичлэгээр давхар баталгаажуулна. 7. Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан ажиллагаанд оролцсон тусгай мэдлэгтэй мөрдөгч мэргэжлэхний хийсэн үйл ажиллагааны нөхцөл байдал авсан арга хэмжээ ажиллагааны үр дүн тэмдэглэлд бүрэн тусгана. 8. Цахим төхөөрөмжөөс өөрчлөгдсөн устгасан мэдээллийг сэргээсэн тохиолдолд нотлох баримтад тооцоож болно. 9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээ шижигтэн ялагдагчаас мэдүүлэг авахд бэхжүүлсэн дуу дүрсний бичлэгийн хувийг хавц тэргийн хамт хадгална. Гэснийг дэмжиж гисэн томьёолоор санал хураалт явуулъя. Санал гаргасан ажлын хэсэг санал хураалт. За 71.4%-аар санал дэмжигдлээ. 8. Төслийн 1-р зүйлийн 13 дахь заалттай холбогдуулан ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолоор санал хураалт явуулъя. Зарчмын зөрүүтэй саналын томьёол төслийн 1-р зүйлийн 13 дахь заалтын 8 дахь хэсгийн зохих гэснийг мөн хэсгийн тухай бүр гэснийг тус хасах гэснийг дэмжиж гисэн томьёолоор санал хураалт явуулъя. Санал гаргасан ажлын хэсэг санал хураалт. За 63.3%-аар санал дэмжигдлээ. 9. Төслийн 1-р зүйлийн 17 дахь заалттай холбогдуулан ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолоор санал хураалт явуулъя. Зарчмын зөрүүтэй саналын томьёол төслийн 1-р зүйлийн 17 дахь заалтын 3 дахь хэсгийн оруулж ялагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг гиснийг оруулсан тогтоолыг гэж өөрчлөх, гиснийг дэмжиж гисэн томьёолоор санал хураалт явуулъя. Санал гаргасан ажлын хэсэг санал хураалт. За 74.1%-аар санал дэмжигдлээ. 10. Төслийн 1-р зүйлийн 18 дахь заалттай холбогдуулан ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолоор санал хураалт явуулъя. Зарчмын зөрүүтэй саналын томьёол төслийн 1-р зүйлийн 18 дахь заалтын 9 дахь хэсгийн хамаарахаас бусад хэсгийг гиснийг хамаарах хэсгийг нууцлан гэж өөрчлөх, гиснийг дэмжиж гисэн томьёолоор санал хураалт явуулъя. Санал гаргасан ажлын хэсэг санал хураалт. санал 71.4%-аар санал дэмжигдлээ. Түрүү би нэлээд олон удаа ингэ хэлсэн үгүй юу? За. Тэгвэл тэрийгээ та нар засч дараа нь юунд оруулаарай. 71.4 гэдгээ
засч хэлээрэй. За 11 төслийн 1-р зүйлийн 19 дахь заалттай холбогдуулан ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолоор санал хураалтын явуулъя. Зарчмын зөрүүтэй саналын томьёол төслийн 1-р зүйлийн 19 дахь заалтыг хасах гэж өөрчлөх гэснийг дэмжих гэсэн томьёолоор санал хураалтын явуулъя. Санал гаргасан ажлын хэсэг санал хураалт. $57.1 санал дэмжигдлээ. 12 төслийн 1-р зүйлийн 20 дахь заалттай холбогдуулан ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолоор санал хураалтын явуулъя. Зарчмын зөрүүтэй саналын томьёол төслийн 1-р зүйлийн 20 дахь заалтыг хасах гэснийг дэмжих гэсэн томьёолоор санал хураалтын явуулъя. Санал гаргасан ажлын хэсэг санал хураалт. За 64.3%-аар санал дэмжигдлээ. 13 төслийн 1-р зүйлийн 21 дахь заалттай холбогдуулан улсын их хурлын гишүүн Номын чимгээс гаргасан саналаар санал хураалтын явуулъя. Зарчмын зөрүүтэй саналын томьёол төслийн 1-р зүйлийн 21 дахь заалтын 34-16 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг хасах гэснийг дэмжих гэсэн томьёолоор санал хураалтын явуулъя. Санал гаргасан улсын их хурлын гишүүн Номын чимэг санал хураалт. Санал хураалтыг төр зогсооё. За Номын чимэг гишүүний тайлбарыг Баасан жаргал гишүүн унш танилцуулах нь байна. Баасан жаргал гишүүний микрофоныг өгье. За Номын чимэг гишүүний зүгээс энэ нөгөө 8 дахь хэсгийг хасах гэдэг дээр зарчмын зөрүүтэй санал гаргасан. За эрүүгийн процессын хуулийн 5.2-ийн 7 дахь хэсэгт заасан энэ зохицуулт бол өөрөө процессын хуулийн 5.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэг дээр заасан. За мөн хуулийн төслийн 1-р зүйлийн 21 дахь заалтын 34-16-гийн 8 дахь хэсэг дээр бол тус одоо ингээд нэгэнт заасан байгаа асуудалтай агуулгын үед бол давхцаж гин гэж ийм одоо үндслээр бол энэ саналыг бол оруулж ирж байгаамаа. Тавын 2-ийн 7 дээр. Гаргаагүй. Ажлын хэсгийн гишүүн биш байхгүй. Тэгээр бол ажлын хэсгээс энэ дээр одоо ямар нэгэн тайлбар бол байхгүй байгаа даа. Харин тий. Яг үнэ. Би харин тэн дээр сая сайн зургийг хэлэхлээр юм давхцж гэн гээд яг миний бол зарчмын байр суурь юм л байна л да. Яг энэ дээр бол юм давхцж гэн гээд бид нар хасах айгүй эрсдэлтэй. Тэрний оронд байж исэн дээр өөрөөр хэлбэл давхцаал тэгвэл байж ийн. Тэхгүй бол давхцж гэнгээ хасцаж тэнд айгүй нарийн нюанс хасагдсан байвал эн чинь эргээ хэрэглэгдэхэд ёстой хүний эрхтээр асуудал гараад ирэх байхгүй. Тэгэхээр ингээ санал хураалт руугаа ороо явчих. Дигийн юунаас зөрчөөд яах вэ? За санал хураалт. За 14.3%-аар санал дэмжигдсэнгүү. 14 төслийн 1-р зүйлийн 24 дахь заалттай холбогдуулан ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолоор санал хураалт явуулъя. Зарчмын зөрүүтэй саналын томьёол төслийн 1-р зүйлийн 24 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулах. 24 36-гийн 13 дугаар зүйлийн 5 дахь хэсэг 5
төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулсан шүүхийн шийдвэрийг прокурор оролцогчид бүрэн танилцуулж, төрийн нууцад хамаарах хэсгийг нууцлан гардуулан өгнө гэснийг дэмжиж гисэн томьёолоор санал хураалт явуулъя. Санал гаргасан ажлын хэсэг. За санал хураалт. Санаа тийм үү. За 42.6%-аар санал дэмжигдсэнгүү. За ингээ сайн зэрэг гişүн микрофон аваад өгүүлчих. Энд дээр уг нь тийм дэг байхгүй шүү. Гэхдээ энэ жинкнээсээ нарийн асуудал яригдж байгаа учраас ялангуяа улсын нууцтай холбоотой асуудал яригдж байгаа учраас сайн зэрэг гişүн микрофон өг. Гишүүний хэлж байгаа дээр бол агуулга яг адилхан байхгүй. Хасчигдэг нь магадгүй ялах дүгнэлтээс процессын үед байх ёстой мэдээллийн ч техникийн алдаагаар хасаад өчөж магадгүй. Тэгэхээр яг ялах дүгнэлтээр юу дурж байгаа, шүүгчдээ юу дурдгаж байгаа тэр хэсгээрээ одоо хэмжээ дамжаагаараа байж хэвээр байхгүй. Яг параграф бол хичнээн параграф мэдээлэл байсан. Яг тэргүүрээ бидэд харин тэр төрийн устай хэсгийг нь дараад буюу техникийн шийдлээрээ одоо шүүхийн захин мэдээллийн санд хийж байгаа арга зүгээр явчихаа л гэдэг зүйлийг хэлж байгаа. Түүнээс биш энэ төрийн нууцыг өгөх гээд байгаа зүйл ерөөсөй байхгүй шүү дээ энэ гэршвэнэ. А бидэд өмнө нь ялах дүгнэлтээр бол ингэж өгж болно гэж шүүгийн шийдвэр дээр ингээ унгаачих чам. Тэгээ энэ дээр гişүүд маань бас бодно үсттэй. Би бол одоо агуулгыг адилхан байхгүй. Хасчигдэг чи харин бүр эрсдэлтэй. Хасч ийн гэж байгаа дараа нь техникийн алдаа гаргаж өгчөөд тэгсэн байна гэд амар үр дагавартай юм л байхгүй. Бид нар болохоор хасахгүй яг хуудасны тоо хിവэрэ байна. Энэ нэгдүгээр параграф бол төрийн нууц гэх юм бол энийг харин дарж өгөх тухай асуудал буюу ямар нэгэн хүнд одоо юу гэдэг үл ойлголцол гэдэг юм уу дараа нь миний гарт харж гин үү надад 5 хуудас ялах дүгнэлтүүд шүүхийн шийдвэр байж хахад тент тед гээд ингээд хуудасны зүүрөө гаргаад ингэсэн байхгүй юу гэд ингээд практик дээр бас шүүхт итгэл гэдэг юм уу ер нь энэ процессын үйл ажиллагаан дээр бас үл ойлголцлууд гараад байдгийг л засчих гэж. Тэрнээс биш мэдээлэл өгөх гээд байгаа буюу зөрүүтэй агуулга ерөөсөй байхгүй шүү дээ. Хасчигдгийн цаан техникийн алдаа гарах магадлал улам ихсэж байгаа. Энэ дарна гэдэг бол бидэд ном журмын дагуу төрийн нууцад далдлал яг 5 хуудас ялах дүгнэлт байсан бол 5 хуудасаар нь 5 хуудас шүүгийн шийдвэр байсан бол 5 хуудасаар нь л өгье гэж байгаа шүү дээ. Тэрнээс биш хасчаад 2 хуудас өгөөд ингээд бас болохгүй л болчиход байгаа юм л та. Сайн зэрэг гişүн энэ дээр ерөөсөө наадах чинь зөв буруу гээгүй зүгээр энийгээ тодруулахгүй бол болохгүй нэг. Энэ дээр бас нэг юм тодруулж хэлэхгүй бол бидний төрөө санал хураалт дээр энэ 10 дугаар зүйл дээр юу яатсан бэ шүү. Яг 10 дугаар санал хураалт дээр яг энэ агуулгатай юу ороод дэмжигдээд явцсан байж байгаа. Тэгэхээр одоо их хурл дээр ороод дараагаас нөгөө гүйцэн боловсруулах чиглэл авж байгаа. Энэ дээр та нар өшөө гүйцээгээд суугаад ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл илүү тодтогоод өгөх нь зөв байх гэж бодож байна. За ингээд цаашаа үргэлжлүүлээд явъя. 14 төслийн 1-р зүйлийн 24 дахь заалттай холбогдуулан ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолоор санал хураалт явуулъя. Зарчмын зөрүүтэй саналын сая би 14 энэ уншицсан тий. Энэ уншсан тий. За тэгээ 14-р санал чинь тэгэхээр 42.9%-аар санал дэмжигдсэнгүү. За ингээд төслийн 1-р зүйлийг хэлцэж дууслаа. Төслийн 2-р зүйлтэй холбогдуулан асуулт асууж санал хэлэх гишүүднэрсээ өгнө.